Дунхогийн урлагийн их сургууль. Урлагийн их сургууль. Тэр том Саруулын магистр хамгаалсан сургууль. Маш том сургууль. За яагаад музей дотроо музейтэй. Тэгэд яагаад Баав багшийг зорж оцсон гэхээр зэрэг нэгдүгээр Саруулын багш Эрдмийн багш нь энд ирээд Монгол хувцсыг хараад гайхаад бишрээд та нар азтай маш азтай хүмүүс энэ Монгол хувцсад чи одоо ийм түүхтэй хувцс байгаа. Энэ манай хятадуудын түүхийн хувцсны түүх гэж нэг баг юм байхгүй. Энэ дандаа Монголоос авсан. Мэн улс бол дандаа монголчуудаас хувцаа, Юанаас хувцсны одоо соёл түүх бол тэндээс улбаатай, Юанаас улбаатай. Манж Чингүрний хувцс сонор бол одоо ингээд яг л одоо Юаны хувцсуудаас авсан гэж ингэж ярьдаг хятад эрдэмтэн шүү дээ. Манай Баяр багштай танилцаад тэр хоёр чинь одоо бүр сүйд болоод дараа нь Баяр багшийн чинь Шанхайд болсон их том хурал дурж тэр хоёр чинь бас их сайхан найзууд болж цаашдаа бас хамтарч ажиллах одоо бас нэгэн зүйлийг одоо ярьж хоорондоо байсан. Тэгээд харамсалтай нь одоо Баяр багш удахгүй тэгээд бас бурхан болоод тэр ажиллах гэсэн. Чи санаж байна уу? Битээ тэр тэдний сургуулийн музейд ороход харахад нэг хятад даашин байсан. Бүр ингээд ийм байдагтай намайг надаас бүр шууд ингээд чи таньж гин үү? Энийг таньж гин үү? Энийг таньж гин үү гэд. Би жоохон хараад гайхаад одоо энэ хятад даашинд байна. Би нэг даддагтай юм уу гэд ингээд энэ чинь танах юм муу даа гэсэн бодчихл танах чи таньж гин танах штэ гэдэг. Бүр шууд ингэж хэлээд тэрнийг үзүүлж ийсэн. Монгол хувцсны их онцлогтой. Эртний хэлбэрээ маш сайн хадгалж ирсэн байдаг. Юан гүрний үеийн монголчуудын хувцас хятадын хувцсанд нөлөөлсөн. Мин гүрний үед хэрэгжилж байсан малгай, өмнөд дээлний хормой гэдэг Юан гүрний хувцсны загвар үргэлжилж байсан. Судалгаанаас харахад Мин улс Юан улстай хагаралцсны нөлөөгөөр зарим хувцсны нэршлиг хятадаар нэрлсэн байдаг л да.